Тийм учраас би энэ хоёрыг бас нэг өмөрч хамтарч явж байсан. Үнэн. Гэхдээ энэ хоёртой бол хамтарч уулзах хэрэггүй чадахгүй. Яг тэгэхээр тэр хүн дууссан ясуу түүний үед чадахгүй байлаа. Хамт юм хийж. Таныг улс төрөөс гараас одоо болчихоос гэж бодож байгаа хүмүүс байгаа. Яг та 6 удаагийн парламентын сонгуульд ганцхан удаа сонгогдсон шүү дээ. Тэгээд одоо тийм юм болчих болдгоо юм тийм. Ингэж мөнгө зараад одоо тэгээд тамираа бараад уураа бараад нэр өвтөж явж байгаа. Зүгээр сайхан лагерын машинд амьдраад явахгүй. Заавал ийшээ мөнгө зараад гарах шээ. Наадах чинь чих амархан сайхан санал байна да чиний хувьд бол. Тэгэхээр миний хувьд бол би тэгж боддгүй. Миний хувьд бол би сонгуульд орно. Үхэн хүч орно. Заяа. Хизээ болчихгүй хэр хизээ энэ улс орн зэгцэрнэ. Хизээ ард түмэн айтайхан ажил хөдөлмөрт айтайхан амьдралтай болно. Тэр үед нэг санаа амар явах. За дараагийн асуулт. Уучлаарай яриаг чинь тасчих. Хүмүүс нэг үзэгчд маань зочныхоо яриаг их тасалдаг гэд намайг их шүүмжлээд байдгийг. Яалтч нөгөө дөрмөндөө захихаас бас аргагүй шүү. Энийг сануулж хэрэгтэй байх. За. Иргэн мөнгө холроос асуусан байна. За, ардын намайг засаг барих үед Боингийн жагаар Монгол ардын намайг муулаа гэдэг. Ардсан намайг засаг барьж байгаа үед мөн л ардсан нам юм уу ерөөсөө энэс боллоо гэдэг. Ирэх сонгуулийн үр дүнг ямар байгаасаа гэж хүсэж байна. Ойлгомжтой шүү дээ. Уг бүгд найрамдах нам гараад энэ чинь бодоо ганцангой хөрхий. Иргэн баян бол улс баян, Швейцар руугаа улс мэт хөгжцгөө бүгдээрээ гэж явж ирсэн хөрхий бид нар чадаагүй. Большевикууд, коммунистууд бидний бүгдийн амнасын бүлэхэд тусгасан шүү дээ. Тэр ах дүүдийн хэлбэлдүүлээд. Тэгвэл шинэ зуунд бас нэг бодоо ганцхан байдгийг шүү дээ. Тэрний нэг нь энэ бүгд найрамдах нам, бүгд найрамдах нам бол насны их барих хэмжээнд хизээж очихгүй гэдэгтээ би бол санал нийлдэг. Би тэгж бодохгүй байна. Одоо өнөөдөр энэ бүх залууч юу хүсэж байна вөхөр хөгжил төвчлийг хүсэж байна. Чинэлэг сайхан амьдралыг хүсэж байна. Гоё амьдрыг гэж бодож байна. Яагаад Монгол хүн заавал гуйлахч байх хэвээр. Яагаад заавал ядуу байх хэвээр. Яагаад заавал хүн дарлуулах хэвээр. Яагаад солонгост очиод хогийн ажил хийх хэвээр. Яагаад дандаа энэ тэнд хүний ад шаар болж явах хэвээр. Энийг би зөвшөөрч чаддгүй юм да. Чамд гэж хэлэхэд. Мөн ялгаагүй миний өвөө данзан бодооч гэсэн тэгж бодож ирсэн юм билээ. Тийм учраас тэдний тэр үед тийм ухаантай хэлж ирсэн биш. Иргэн баян бол улс баян. Тийм учраас дараг баян бол ард түмэн гуйлахч болдгиймаа гэдэг үлгэрийг энэ хоёр нам зохиочод байна. Би болохоор иргэн баян бол улс баян гэдгийг би болохгүй яваад байгаа байхгүй. Тийм учраас бид нар яалын олонх болно заа. Тэр нь санаа зовдгоо. Бүх хүмүүс тэгж чамаас үстэн бүгдээр тэгж ярьсан. 2016 онд уу? Тийм. Чи Туркд өстө 25 жил төр барьсан нам нь сонгуулийнхаа хуулийг өөрчлөөд баяглаад өөртөө гаргахыг айлтгуулдаг гэсэн. Яасан тэгсэн орд төр барьж байгаагүй нам нь 100% яасан ш. Бараг 99%. Өнөөдөр Туркийн тэр улсын эдийн засгийн аваад болсон шүү танаа нам байгаа. Яг байна. Хэдэн 100 мянгаараа байна. Жага аха танаа нам олон болоо сонгуульд явах юм бол тэр Америкт байгаа, тэр Японд байгаа энэ зөндөө олон залуучууд би тэгвэл улс орноо хамтарч энэ улс орноо өөдөн татмаар байна гэж мянгаар байж байна. Яг намын баталгаатай хідэн гişүү гэдэг үү юм. За бид нар бол нэг баталгаа ханаас гүйдгүүл дээ. Гэхдээ ер нь бол 70,000 хүн байна. За баярлалаа дараагийн асуулт. За энэ ямар жол асуулт бэлдсэн бэ? Наадах чинь одоо Facebook шоугаар байсан та аимшиг юм болох юм байх гэдээсэн. Наадах чинь бол одоо зөвхөн миний хувьд бол би энэ асуултыг бэлтгэдэггүй юм ба. Та би жол гэж хэлээд байгаа юм уу? Өө чамаа хэлж байгаа юм. За. Би үзэгчдийн асуултыг сонгож байна. Ямар хэрүүлж чинь чинь. Та чи харин юу агуулгаас халиад байгаа юм биш үү? Надад байрс одоо цаг минут явах гээд. Чи рингд дээр хоёулаа байлтан зодтол гэсэн. Тэгээ хаана байгаа. Гээд нэг нь цэцэрлэгийн хүүхдүүдийг асуулт хариулт яриад зогсоод ахаар чинь. За. Цэнзургүй ярианы хөтлөгч сэтгүүлч мөнх байсгалан гээ асуулт байна. За. За би танд их санаа зовж байна. Үеийн хүмүүс чи өндөр барилгатай болоод байна. Харин та сүнс сүхтэй гэж сүрхий хэлэгдэх ганц өндөр балгастай. Энийг нэг тийш нь болгочихооч. Эсвэл бурхны домоор нэг сайхан ариутгаад Монголын ард түмний төлөө эмнэлгийн барилга болгоод өгчөөч. Чадах уу? Би Монголын ард түмэндээ шүү дээ тийм ээ. Ер нь бол хэрвээ бид улс төрийн энэ сонгуульд амжилтанд хүрэх юм бол хамгийн орчин үеийн эмнэлгүүд барьж байгуулах гэж тэр дээр нь хотын төв тэр би мөрөдлийн тухай асуугаа биш. Бадгас тунд хоёулаа эмнэлэг барьж яах юм. Тэрийг тэртээ одоо энэ жил янзлах гэж байна. Зураг төслөө хийцэн байж байна. За юу.
Тэр нь бити банд ингээ өнгөрцөө санаа зовоод байдаг. Өөр зөндөө энэ хуучин жамби байшингууд зөндөө л байж байгаа шүү дээ. Тэрний төлөө санаа зовго. Ганц мөнгө баясгалан гэдэг үг санаа зовж байгаа шүү. Зөндөө олон хүний асуудал. Манай мөнгө баясгалан бас гайгүй хүүхэн шүү дээ. Би сэтгүүлч дотроос мөнгө баясгалан харин овоо юм гэж боддیں۔ Хөрхий бас нэг шудраг, бас нэг хариуцлагатай юм ярьж байгаа. Мөнгө баясгалан харин их хурд дэвшээсээ тэгвэл би дэмжин. Тэр бүхэн бол харин юм хийхээр юм л шүү. За агуулгаас айлахгүй. Энийг хэрвээ зүгээр улс ингээд дэмжлэг болгоод авъя гэх юм та өгч чадах уу? Өгөхгүй чи битээ надыг тэг дорт өгөхгүй би зөвөр энэ улсад зөндөө эмдэг барьж байгуулдаг гэж бодож байгаа. Гэхдээ тэгээд та нөгөө юу яалаа одоо сайхан болгоноо ингээд байлгаадах балгас хийгээд зөндөө олон жил байж. Яг өчнөө олон жилийн өмнө гэсэн. Энийг чинь миний уурыг хүргэсэн асуулт биш вэ л дээ зүгээр жоохон залхуутаад нэг юм 10 удаа яриад хаа. Тэгэхээр наадах асуудлууд чинь шийднэгээд хийцэн өөр нэг төр одоо шийдээч явж байгаа. Тийм учраас наад чинь сонирн биш үү. Зүгээр устдаа өгсөн шаардлагатай эмнэлэг болгоод өгсөн тийм биш. Ингээд эмнэлэг шаардлагатай байна. Эмнэлгүүдээ бол маш мундаг эмнэлгүүдийг оруулж ирж бий болгох хэрэгтэй байна да. Тэрийг бол мэдчихэж байгаа. Эмнэлгүүдийнхээ барилгуудыг нэмэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн эмнэлэг, төрх эмнэлгүүдийг нэмэх хэрэгтэй байна. Орон сууцны асуудлыг шийдмээр байна. Би одоо намын дарга нэг юм хэлсэн шүү дээ. Орон сууцыг би таньд орон сууцны хоёроос асуух. Ялгаагүй баяр сонгуульд сурчлаа биш дарга сангай. Би энэ ч тэдэнд сурчлаа шүү. Би таны нэр хүндээ олох гээд энэ надыг нэг хандаа хайчаар хаяа чирчирдэг. Би нэр хүндээ бас босгох л доо. Чи ялгаа. Би танаас энэ нэг зөвхөн дөрмийнхээ дагуу агуулгах асуу. За одоо дөрмийнхээ дараачих. За дараагийн асуу хонх мөнх дуурхаа байцсан уу? За яг дуурч байна. За 13 дахь асуулт. За сүүл рүү гооч төгөж байна да. Сүүлийн асуултууд өстой зүгээр сул асуултууд байна уу? Та гэхдээ ерөнхийдөө жоохон бөөрийн хариулаад байна. Яг үнэ хэлэхэд. Бөөрийн ямар юм бөөр. Яг тоочны хариулт өгөхгүй байгаа. За дэгийн төмөр гэдэг хүн байна. Таныг ажилчтайгаа маш дээрэнгүү ханддаг. Жагсааж зогсоогоод нэг нэгээр дуудаж ариун цэврийг шалгадаг гэх юм а. Юугийн шалгаад байдаг? Энэ үнэн үү гэсэн. Өнөөдөр үүштэй тийм ээ. Ажилчин хүн жагсах цоол өгдөө тайлаас хунсаа үзүүлээс хамаг бие нүцгэлээ зогсох уу? Яг энэ зүгээр бас ажил албан тийм гадуур Монголын шалгалтаа бас ингэж байхгүй хаа наадах чинь өөрөө асуусан байна. Хошинсон биш наадах чинь хүнд оромжилж сонгуул зориулд оромжилж байгаа. За тэгвэл яг энэ тодруулаад яг би авсан мэдээлэл асуу. Энэ нэг буян компани ажилчдын нэг тийм нийтийн байр гэдэг юм шүү дээ. Нийтийн байр биш. Ажилчдын орон сууц байдаг. За нийтийн байр гэж хэлсэн. Орон сууц байдаг юм а шинээр баригдсан. За саяхан гар түмэр гарсан уу? Гар түмэр гараагүй тэнд нэг цагшаан шийдэн буудаад тэрнээсээ болж нэг тэн дотор нь байсан нэг жоохон даав маа юу гэдгийг шатсан юм шиг үлээ. Тэгээд тэрийг очиод унтраасан байна. Тэгээ тэрүүгээр яваад бас нөгөө хүмүүсийг ажилчтайгаа хувийн харин цэврийг яг шалгадаг гэл яг эндээ зөв амд амьдсан тийм хошиг яриа л та. Тэгээд танай компани ажилт дундаас юм асуу. Би тэгж боддээ. Хүмүүс ер нь урт удаанаас авч жаргалтай сайхан байвал тэр бүртгэнээс салхын. Яг үнэ надтай ч уусан юм. Тийм буруу юм уу? Хоёр гэр орондоо гоё ариун цэвэр сахиад гоё амьдрах нь тийм буруу юм уу? Гоё тогтчлолтой, аяд тухтай амьдрах нь. Тийм би тэрийг хэлдэг. Та нар гэр энэ сайхан байшин сайхан тогтчлоод гоё амьдраа гэж хэлдэг. Тэр тийм буруу юу? Тийм учраас наадах чинь бол нэг тийм сүртэй шас. Өрөөндөө дуудаж ирж байгаа 50 татж байгаа нэг хэвцэр шалгах гэхээр сонирхолтой санагдсан. За яг тэр бол худлаа авах уу, тийм юмд үнэмшдэг одоо хүн байхгүй шүү дээ. Тийм тэнийг үйлдэл хийж идэг. Тийм учраас наадах чинь бол худлаа байна гэж би хувьдаа бодож байна. Тийм учраас зүгээр хүний эрхэн таавлыг халтдаг нөхөр үлээ л дээ. Одоо тэр мөн нарааг авчирч байгаа энэ рингэн дээргээ эмэгтэй эрэгтэй хүн зан бокс та нараа өөрөө PR үсгэсэн. Би танаас өөр асуулт асууж би зүгээр нарагийн хувьд бол тэгж бодож байна. Би танаас өөр асуулт асууж. Та надад өөрөө сошиал фэйсбүүкээр өөр төлөөс тооч ярьсан. Яасаа би чиний өөрөөр чамд дээрээ цаг. Би гэхдээ нарагийн тухай асуулт асуугаагүй шүү дээ. Чиний нэвтрүүлэгтэй холбоотой. За. Зөвлөгөө гэж ойлголаа. Баярлалаа. Авкагийн ухаанаар хандсан. Тэгтээ наадтан бүгд ярьж. Дараачих нь. За нэрээ нууцсан танай компани ажилтан нэрээ хэлчихэж гэсэн чи би нэрээ хэлэхээс үхтлээ хайж байна гэж хэлсэн. Яна ямар амир юм бэ? Таныг жинхэнэ эрэгтэй дарангуул гэж хэлсэн. За яамаа дашгүй тэр. Тэгээд яатсан бэ? Буян компани ажилчдын цалин бага. Энэ цалингаа ажилчдаа яагаад зүгээр өчөж болтгүй юм бэ? Үйлдвэрийн гологдолд дефекттэй бараа бүтээгдэхүүнээ өгөөд энийг цалин болгоод ав гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэгсэн мөртлөө өдөр шингүү зүтгүүлээд байдаг. Тэгэхээр би ичгүй юм уу гэсэн асуулт. Ерөөсөө ичгүй. Тэгэхээр би ингэж бодож байна. Ер нь би таадахгүй. Би их муу хүн биш, айгүй муухан. Ааш муутай юу гэхээр ариун цэвэр шалгадаг гэсэн, ааш муутай гэсэн. Тэгвэл надтай хамтарч ажиллах шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр хүний эрхийг асуудал шүү дээ.
дараагаар гэсэн үг юм байна. Таардахгүй зүгээр л яваад өгөл төө. Заавал яагаад хүнийг муу хэлэн байгаад гэдгийг надад өгчдөг. Энэ өөрийнхөө бараг бүтээгдэхүүнийг цалингийн оронд өгдөг нь үнэн үү? Одоо бараг бүтээгдэхүүн хийдэг 900 мөн үү? Тийм үйлдвэр гэж энэ ертөнцийн дээр хуучил тийм ойлголт байсан. Одоо юм хэвээ сайн чанартай хийхгүй тэрийг авдаг хүн ба тэгвэл бүтээгдэхүүний бол цалингийн оронд өгөөд энийг та нар цалин болгож аваарай. Өө тиймэрхүү тохиолдлууд байдгийн жилийн эц болохоор ажилчтай шагнадгийн өгдгийн авдгийн өөрсдөө ч авах туфтаа байсан. Дундад цалин хийдэг таны ажилч. За тэрийг хэлээд явах юм шиг. 200-аас 300 өөрсдөө та тийм 50 мянган төгрөг. За. Манай 50 мянган төгрөг. 250-аас 300 ер нь өндөр авдаг баг авдаг 50-аас нэг 20 мянган төгрөг авч байгаа. Та зүгээр ёрштой тань л та. Гү яагаад ёрштой гэж би үннийг ярьж байна. Тэр манай ажилчид их хоорондоо хайртай байна шүү дээ. Баг идэ, баг үнтэй, их хийж үтээ, бага үе тэгээд сайхан амьдрын улс орноо сайхан болгох гэж бодож байна. Тэгэхээр энэ асуулттай холбоотой байгаад энэ нэрийн нууцаас иргэнээс ингэсэн байхгүй. Жаргал сайхан гол бол 5 саягүй. За яг уу наадах чинь бол хинэ. Аваа наадах чинь бол зүгээр яварга заяа. Сонгуул зориулж надыг за яаж унах уу нэр нүрийн мах. За энэ өөдрийнх нь ажилчныхын нэрийн өмнөөс энийг ингэж доромжлол гэж бодсон яварга заяа. Ажилчдын тухай очиод асуух гэж бол тэнд нэг 4-500 ажилчин байна очиод асуу. Нээлттэй байгаа цалингүй байна уу хоол идэх юм уу анс бандажгүй явд юм уу очиж асууж. Би бол энийг асуу. Намын захиалга гэж юусоо итгэхгүй байхгүй. Би бол тантай яагаад гэж яагаад тэр орхоор мэдөө. Ардын намыг ингэ шүмжлэхээр баахан хүмүүс ордон сэтгэлдээ бичсэн хүнд оромжиж ихтэй юм билээ. Энийг та битгий ууστуулж байна. Энэ яг танай ажилчнаас ирсэн. За тэгээд энэ би өөр нэлээд удаа улс төрийн гэсэн чинь бүр ингэжсэн. Та бол над түрүү чи эмэгтэй хүн эмэгтэй өстой бол аюул тийм чухал сургаал ариллаа шүү дээ. За энэ бол мэдээж одоо телевизийн өмнө олон түмэнд таалагдж байгаа таны улс төр чи бас нэг тийм зүг арга бол бид тэр чинь сал нэг байна. За гол нь энэ хүмүүс эмэгтэй хүнийг ерөөсөө хүндэлдэггүй маа. За ядчил нэг хоригд байсан эмэгтэйчүүдээр босгосон гэж хүчрхэгжүүлсэн үйлдвэр нь өнөөдөр ийм юм. Гэтэл энэ мөртлөө эмэгтэй хүний хөдөлмөрийн үнцнийг үнэлдэггүй ихтэй дампуулагч гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр би яг сонирхтой талаас ингэ асуу. Энэ хариултыг бол авчлаа. Тэгэхээр манайхан шүү дээ. Тэр манайд нэг тохиолдол ажилтдаг бай. Андуурч байна. Хоёр тухайн үйлдвэрүүд гэж хүчрхэгжүүлчихсэн гэж хэлсэн л дээ. Үгүй яага болдгүй. Яага болдгүй. Тэр наарын дээр хөвдөд өмхий чигтээ өрөнд тавьж байхаар боин компанид ажил хийгээд хэдэн цаас аваад шоронгоос гарчаад мэрэгжилтэй ирээд боин компанид ажилд орох нь юу нь буруу байгаа юм. Тэр юунд нь атаагаад байгаа юм. За шорон дугаа эмэгтэй ч гэсэн очиод үеийг тойрлоо. Хар гэр орны детгэлтэй тэгвэл. За тэр санаан зовоод байгаа бол. Энэ бол танай ажилчны асуусан асуулт. Наадах чинь бол гаднаас захиалгатай тавьсан асуулт байна. Захиалга манай ажилчид надад чигтэйхэн сайн. Захирал минь гэдэг зүгээр долоохоо алдаа сүйт болдог чи хотлоо ярьчих. Зүгээр очиод асуусан ч болно. Таны ам юу зөрөөд л байна да. За сэтгүүлч дамжиж асуусан байна. Энэ гоё асуулт шүү. Та улсад мөнгөө хэд үрж байна? За. Энэ сүүлийн асуулт. Гэтэл та Монголын хамгийн баян хүн байсан. За. Та ардчлалынхыг ивент хийдэг байсан. Гэтэл одоо ардчлалын залуучууд танаас хэд дахин баян боллоо. Та хоосорч тэд баяжиж байгаа энэ шудраг бус санагддаг гэсэн асуулт. Ерөөсөө ч үгүй шүү дээ. Яагаад гэж та хэвээр энэ ертөнцид байж байгаа хүүхдээ хоёулаа нэг даван дорогоод нэг бүхэнд байчаар хайчингүй шатаачдаг. Тийм учраас луур булхаа явж, хулгай луур хийж, авилгал авч, ард түмнийхээ эрх ашигыг уландаа тавьсаж гიშгэж, тэгжээд нэг 5 цаас зүйлээд тэр хүмүүс сайхан амьдрна гэж бодож байна та. Би амьдрахгүй хаа гэж бодож байгаа. Миний хувьд бол хүнээс илүү баян болох гэж би амьдраагүй. Би хамар доорх юм бол олигтой хий гэж ажил хөдөлмөр хийдэг. Би бусдаас илүү баян болохын тулд харсныгаа өөрийнхөө болгох гэж гүйдэггүй. Өнөөдөр зөндөг компаниуд байна л да. Бүх юм руу орцсон. Нүүрс, арт, зэс, айлал, жуулч, банк, ариг ингээ бүгдээр юм орцсон. Тэгээ очиод үзэх юм бол тэр баячуудыг үзэх юм болов шүү дээ. Надаас хэдэн 100 мянга дахин мөртөө байгаа. Миллиардаар. Эргээд хэзээч төлөх боломжгүй тийм өрөвтэй л улсад байгаа шүү дээ тэр хүмүүс. Тэр учраас би тэр нөхдөдөд ерөөс атаахгүй. Асуудал энд байхгүй. Тийм учраас зүгээр энэ одоо телевиз үзэгчид хэлэхэд хүн ер нь нэг тийм шунаг хэрэггүй. Нэг л юм ойлгохтой. Тэгэхгүй хүний нас цаг хугацаатай байхгүй. Хорохгүй, амжихгүй ойлгож байна. Би сая энэ хэдэн жил чинь за
За бараг нэг 100 гаруй сая доллараар үйлдвэр барьлаа л да. Барилга гэж юм байна. Миний үйлдвэр тэр айгүй их ажил байсан. Тийм. Хажууд нь бас одоо тэгээд энэ юмаа дуусчаад хангараагүй ороод идэв. Та чи хангаа надад өгч гэдэг ингээд гондоод идэв. Асуудал энд л байгаа байхгүй. Тийм учраас би тэр хүмүүст атаарахгүй бидний санаа зов. За улс төр би мөнгө гаргадаг үнэн. Өнгөрсөн жил сонгуульд манайх баг 3 миллиард төгрөгийн шууд зардал гаргасан үнэн. Энэ бол миний олсон ашигсаа олсон хөрөнгө оруулалт Монгол улсаа хөгжүүлэх гэж байгаа. Тэрнээс тэр мөнгөөр би болно чиний яриад байгаа нэг атайхан байшин барьж чаад сайхан дээр шаарч идчихэл массаж чаад нуруундаа массаж хийлгчээр гадаад эний тэнэл болно. Үгүй би энийг хөрөнгө оруулалт хийж байгаа. За баярлалаа. 15 раунд нэвтрүүлэг 15 асуултыг хүрээд өндөрлөө. Одоо харин нэвтрүүлгийн төгсгөд таны ярьж амжаагүй ард түмэнд хэлхийг хүсэж байгаа үг хэлэх боломжийг олгоно. Тэгэхээр юм байна л да. Ер нь ингээд Facebook, Twitter, интернет ингээд хаяа бий галтаар тийм дандаа олддогчгүй. Шүмжиж болно. Хүнийг шүмжиж болно. Гэхдээ доромжилж бол болохгүй. Энэ дэндүү бас муухай үгээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа хэрэг. Тийм учраас бүгдээрээ ухамсартайгаар энээсээ татгалзчих. Гоё бай л да. Гоё шүмжил, таныг шүмжилж болно, надад шүм. Өөгүй өндөг шиг амтэн ганцхан бурхан л баг. Яг үнэ. Бусд нь бол өөртөө алдаа дутагдал гаргасан бол тэрийгэ засахын төлөө амьдарч яваад энэ хорвоо ертөнцийн амьдралыг дуустал юм аа. Жам нэсэр. Тийм учраас энэ мэдээллийн хэрэгсэл дээр жоохон соёлтой үзэл бодлоо илэрхийлж орцсоо гэж би тэр нь жоохон санаа зовоод. Нэг айгүй муухай гахаа нэг хоёул. Наад ч яг чухал асуудал. Тэгэхээр энийг одоо нэг мөр тав тэрийн нэвтрүүлгийн дараа энэ хүмүүс энэ дээр бас нэг дүгэл дэчгээ. За яг хөө би таалагдахгүй. Алдаа гарсан байж болно. Тий, би таалагдахгүй байж болно. Тий. Надыг заавал хайрлаа долоомдох гэж би тэнийч тэгэхгүй тэр чинь хүний эрхийн асуудал. Тэний миний эцсийн туйлын зорилго монголчуудын эрхийн асуудлыг яаж баталгааж болох вэ? Монгол хүн чинь нэрх гэдэг нэг юм байх ёстой шүү дээ. За бас үүргээ яаж биелүүлдэг болох вэ монголчуудыг? Энэ миний улс төрийн зорилго. Тэр нь монголчуудыг яаж чинээдэг амьдралтай болох вэ? Тэрнээс ганцхан буян компани баяжаад жаргал сайхан баяжаад бусд нь гуйлагч болоод байвал би энэний төлөө амьдрэх юм аа. Энэ надад хэрэггүй. Яах юм? Тийм учраас одоо бид нар арай жоох өөр үнцгээс харах хэрэгтэй. Урд өмнө би зөндөө зөв ярьдаг байсан л да энэ 20 жил. Хотлоо ярьж байгаа. Гэхдээ цалингаа нэмээ төрийн албаагчдын цалингааг ядаж $300 болох юм чинь яаж төрийн ажил хийх юм бэ? Одоо эмчнэр хардаач. Эмчнэр өнөөдөр бүх хэмнэлгээ хаяад явж штэ. Чадвартай боловсралтай эмчнэр бүгдээрээ өнөөдөр хувийн эмнэлэг барьж байна. Хувийн эмнэлэг бүгдээрээ мөнгө төлөөд эмчлүүлэн гэвэл хаана байгаа тийм мөнгө төгнө. Тэгэхээр энэ эмнэлэг одоо болорлаа. Тийм учраас энэ эмчнэртэй энэ эмнэлгийн нөгөөд энэ даатгалын систем бишилжээд бүгдээрээ эрүүл мэндэд даатгалаар санхүүжүүлж явуулдаг болохгүй л энэ маань одоо ингээд эрүүл мэндийн салбар дампуурлаа. За боловсрал бас дампуурлаа. Одоо өнөөдөр хүүхдүүдийн боловсролыг хэмжээд үзэх юм бол үнэхээр дорой байна шүү дээ. Тэр хүүхдүүдэд мэрэгжил заахгүй шүү дээ. Тэр нь хүүхдүүдийг эх оронч боловсон соёлтой тэр хүмүүжлийг олохгүй шүү дээ. Нийтээр. Энэ бүх юмыг өөрчлөхийн тулд би одоо энэ улс төрд явж байна. Сайн ярих юм бол одоо чиний энэ нэвтрүүлэг яа нeenэггүй хэлж байна. Би бас битүү цаагаар утгаараа намаа өнгөд өөрийгөө сурчлах гэж орсон юм да. Та ч гэсэн бас өөрийнхөө нэвтрүүлгээ өөрийг сурчлах гал өөрийгөө мондөг од болох гал энэ нэвтрүүлгийг хийж байгаа юм шиг. Одоолох юм сонирхол байхгүй шүү. Од болох нь зөв шүү дээ. Тэгэхээр хэн бол чи энэ нэвтрүүлэг хийгээд яах юм бэ? Гэртээ суужхгүй. За би яг саяны таны ярьсан зүйлийг яг нэг зүйлийг хэлье. Түрүүний асуулт асуусан нэг хүн бас хоёр намын гарахаар л байнга шүүмжлэл яах юм бэ гэдэг асуулттай асуултаас шээ. Тэр хүний төгсгөл би яг асуултанд дараа. Таныг Монголоос иргэсэд болох цагийг би үнэхээр хүсэж хүлээдэг шүү гэсэн асуулт байсан юм шүү. Бас үзэгчдээс бас тийм. Чамд ямар муухай юм те гоё асуултын тавих мөртлөө дандаа таач ингээд цаашаа сонгуулийн сурчлагаа хийгээл ингээд би политик хийж чаддаг. Энэ нэвтрүүлэг би хийгээгүй учраас чи өчигдөр чи сонгуульд өсөлтөх гэж байгаа ш. Чиний хувьд өчигдөлтэй ш. Харин тэр саяны сонгуулийн хууль жоохон тааруул гарсан бил. Жижиг намууд бол үг үсэг байхгүй том номууд үг үсэг дуурч болно, амьсгалч болно, юм харж болно гэсэн юм. Жижиг намуудыг бол ингээд скотчтцсан бил. Тэгж болохгүй шүү дээ. Нөгөө хүний эрх яасан. Хуулиар боомлцсон жижиг намууд тийм. Хууль нөгөө хүний эрх яасан, нөгөө арчил яасан. Үндсэн хуулиар зөрчсөн сонгуулийн хууль. Тийм л үлээ. Одоо яа их юм бэ?
үзэл алтандаа тий. Үзэл алдах биш. Манай иргэд одоо аюу ухаантай болсон. Манай иргэд нэгийг бодож хоёрыг бодож байгаа. Монгол хүн чинь бас голдоо шүү дээ. Юм айхтар. Тийм учраас иргэдээ бол басамжиж болохгүй. Иргэдээ бол үргэлж дэмжиж хайрлж өөдөн татахын төлөө улс төрийн дарга нар удирдагч нар тэрний төлөө бүх ухамсар дамжуулж зардаг байх. Манай Цэдэн бол дарга сайхан хүн байсан шүү дээ. Тийм ээ, тэр үед бол коммунизмоос өөр сонголт байсангүй шүү дээ. Манай Данзан бодоо Чарлсон хичнээн сайхан хүмүүс байв. Чарлсон бас амиа л өгсөн шүү дээ. Тусгаар тогтнолынхаа тэр долоон бүхэн кино үзээ үстэй. Үнэн шүү дээ. Тэр түүхээр нь битсэн. Тийм сайхан бид нар ч аав нар байсан байж шүү дээ. Одоо бид нар яаж тэдний байнд очих уу гэдэг асуудал өнөөдөр бидний төгөөлөгдөд байна шүү дээ. Энэ бүх улс орн байна. За ингээд үзэгчтэй 15 раунд төвлөрөх энэ өдрийн дугаар ийхүү өндөрлөж байна. За таны ярилцлагын төгсгөлд хэлсэн зүйлийг үзэгчтэй бас сануулбар. Та бүхэн төвлөрийн туршид ямар ч алдаа гарсан байж магадгүй. Шүүмжлэл гэдэг нэг өөр. Тэр хүн